Америк нэгдсэн улсын Сенат Иран улсын эсрэг цэргийн ажиллагааг хязгаарлах тогтоол баталлаа. Орос улбаны улс шатхууны хомсдлоос сэргийлэхийн тулд дизель түлшний экспортоо бууруулж магадгүй. Хятад улсын Далян хотноо Дэлхийн эдийн засгийн форумын зуны давоос чуулган эхэллээ. Япон улс жуулчдын визний хураамжийг 400 гаруй хувиар нэмэхээр болжээ. Арамтрыг үзэгчтэй олон улсад өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсын Сенат Ираны эсрэг цэргийн ажиллагааг хязгаарлах тогтоолыг баталлаа. Үүнээс Америк нэгдсэн улсын хууль тогтоогч нарын олонх нь ерөнхийлөгч Дональд Трампын захиргааг Конгрессийн зөвшөөрөлгүйгээр дайн эхлүүлсэн дайны үр дагавар өртөг зардал хэд их байна гэж үзэх нь олширч байгаа нь харагдаж байгаа юм. Тогтоолыг 50 гишүүн дэмжиж 48 эсэргүүцснээр бол батлагдсан. Сенат өмнө нь 9 удаа ийм ижил төстэй санаачлага гаргаж байсан боловч амжилт олоогүй байсан юм. Ардчилсан намынхны хувьд бол бүгд шахуу Ираны дайныг эсэргүүцэж байгаа. Цаашлаад бүгд найрамдах нам дотор ч гэсэн хагарал үүссэн байгаа юм. Бүгд найрамдах намын 4 гишүүн намынхаа эсрэг санал өгсөн байгаа. Тэдгээр дунд Лиза Мурковски, Сьюзен Коллинс, Рэнд Пол, Билл Кассиди нар орж байна. Харин ардчилсан намаас зөвхөн Джон Федерман эсэргүүцсэн байгаа юм. Гэхдээ энэхүү тогтоол нь шууд эрх зүйн нөлөөтэй байх гэхээсээ илүү бэлтгэлийн шинжтэй буюу Конгрессийн хоёр танхим Ираны дайны асуудлаар цагаан ордны бодлоготой санал нийлэхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн улс төрийн томоохон тохиол болж байна. Мөн тогтоол батлагдсан байгаа нь зөвхөн дайны асуудал биш, Дональд Трампын Иран улстай байгуулсан шинэ хилэлцээртэй холбоотой гэгдэж байна. Тодорхойлбол бүгд найрамдах намын улс төрчид Ираны дайны дараах цэргийн босголтод зориулсан 300 тэрбум $, сан байгуулах тухай хилэлцээр тусгагдсан заалтыг эрс шүүмжилж байгаа. Үүний зэрэгцээ дайны өртөг бас яригдана. Пентагоны тооцоолж байгаагаар дайны эхний 7 хоногийн өртгөл гэхэд 11.3 тэрбум $-т хүрсэн бол зарим шинжээчид нийт зардлыг 100 тэрбум $-оос давсан гэж тооцоолж байгаа. Одоо ч дайн дуусчаад байхад баталгаа хамгаалахын сайд Пит Хексет Конгрессоос Ираны дайны дараах зэвсгийн нөөц өнөхөх зэвсгийн агуулгуудаа сэргээхэд зориулж нэмэлтээр 80 тэрбум $-ын санхүүжил хүсээд байгаа юм. Цагаан ордон энэ онд нийтдээ 1.5 их $-ын баталгаа хамгаалахын төсөв батлуулахыг зорж байгаа нь өмнөх оныхоос 50% өссөн үзүүлэлт. Пентагоны шууд зардлаас гадна дайнаас болж үүссэн эрчим хүчний хямрал буюу шатхууны өсөлт, инфляц, иргэдийн нуруунд ирэх дарамтыг улам нэмэгдүүлж байгаад бүгд найрамдах нам болон ардчилсан намынхан аль аль нь бухимдалтай байгаа юм. Орос улбаны улс шатхууны хомсдолтойгоо тэмцэхийн тулд дизель түлшний экспортоо төрөх хугацаагаар хориглож магадгүй. Орос улбаны улсын шадар сайд Александр Новакийн хэлж байгаагаар дотоодын зах зээл дэх нийлүүлэлтийг докторжуулах зорилгоор дизель түлшний экспортод хориг тавих татварын зохицуултууд өөрчлөлт оруулах зэрэг хувилбаруудыг судалж байгаа гэсэн байна. Мөн газрын тосны компаниуд зарим боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээг хойшлуулж шатхууны стратегийн нөөцөөс зах зээлд нийлүүлэлт хийж эхэлсэн талаар мэдээлж байгаа юм. Оросын сонингуудаарт хэлж байгаагаар мэдээлж байгаагаар мөн засгийн газар дотоодын хомсдлыг нөхөхийн тулд шатхуун импортлох боломжийг ч гэсэн хилэлцсэн гэж байна. Мөн импортын шатхуунд төрийн татаас олгож үүнийг доктортой байлгах хувилбар ч гэсэн яригдж байгаа юм байна. Сүүлийн саруудад Оросын олон бүс нутагт шатхууны борлуулалтанд хязгаарлалт тогтоох, шатхууны үн хэд хөөрөх, шатхуун түгээх станцууд дээр урт дараалал үүсэх үзэгдэл нэмэгдээд байгаа. Украины айрам газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон логистикийн зангилаа газруудыг онинсон цохилтууд өгч байгаа нь үүнд нөлөөсөн байж болох юм. Үүнтэй холбоотойгоор Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин анх удаага байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр иргэний дэд бүтцэд халдаж нийгмийг докторгүй болгох гэсэн оролдлого хийж байна гэж шүүмжилсэн байна. Мөн тэрээр засгийн газарт эдгээр халдлагын үр дагаврыг бууруулах нэмэлт арга хэмжээ авахыг үүрэг болгосон гэж байна. Орос улбаны улсын дэлхийн 3 дахь том газрын тос үйлдвэрлэгч орн хэвийн үедээ түүхийн нефт төдийгүй дизель, онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр экспортлдог. Гэвч сүүлийн үед бензин, онгоцны түлш зэргийнхээ экспортыг огцон бууруулж байгаа. Яхаарахгүй шатхууны хомсдол асуудал болж байгаа нь л илт.
Шатхууны хомсдол хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа бүсүүдийн нэг нь Оросын хяналтанд байгаа Кремийн хойг. Энэхүү бүсийн хамгийн том хот болох Севастополд нэмэлт хязгаарлалт тогтоож эхэлсэн байна. Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээ оройн 22 цагт заавал зогсно. Томоохон дэлгүүр, кафе 20 цагт хаагдана. Гудамжны гэрэлтүүлгийг багасгах, ил задгаа олныг хамарсан арга хэмжээнүүдийг бууруулах, мөн шатхууны борлуулалтанд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээнүүд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий уулзалтуудын нэг болох Дэлхийн эдийн засгийн форумын зуны чуулган энэ 7 хоногт болж байна. Зуны Давос нь дэлхийн өнцөг булан бүрээс төр засгийн тэргүүнүүд, инновац технологи, бизнесийн салбарын манлайлагчид цуглаж, эдийн засаг, бизнес, технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлцдэг гэдгээр онцлог байна. Энэхүү чуулганд оролцохоор 90 улсын 1700 гаруй өндөр албан тушаалтнууд, бизнес, эрдэм шинжилгээ, эрхний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, Хятад улсын Далян хотноо ирээд байгаа юм. Энэ жилийн гол сэдв нь хэрхэн технологийн дэвшлиг бодит эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил болон хуурах вэ тухай. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, робот, квант технологи, био үйлдвэрлэл зэрэг салбарууд үйлдвэрлэл, тээвэр, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарыг эрчимтэй өөрчилж байгаа учраас энэ удаагийн форум технологийн бодит хэрэглээнд ийхүү онцгой анхаарч байгаа юм байна. Хэлцүүлгүүд дараах 5 үндсэн чиглэлээр өрнөж байна. Нэгдүгээр дэлхийн худалдааны шинэ өөрчлөлт, дараах нь хятадын хөгжлийн дараагийн үе шат, номон технологиг бодит эдийн засагт нэвтрүүлэх. Дөрөвдүгээрт ирээдүйн ажлын байр ба шинэ үеийн ур чадвар, тавдугаарт эрчим хүчний шилжилт ба өрсөлдөх чадвар. Энэ дунд хятадын эдийн засгийн дараагийн үе шат анхаарлын төвд байгаа тухайд гайхах зүйлгүй гэж хэлж болно. Учир нь Азийн бүс нутаг одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байна. Өмнө дэлхийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 3/2 нь энэ бүсэд төвлөрч байна. Харин үүний 40 орчим хувийг нь дангаараа Хятад улс бүрдүүлж байгаа юм. Тиймээс энэхүү форумын үеэр Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөө буюу 2026-аас 2030 оны хөгжлийн стратеги өргөн хүрээнд яригдж, бүс ба зам санаачилгааны хүрээн дэх хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тусаа хилцүүлгэж гисэн болох юм байна. Дашин дуртахад энэ жилийн форумыг зохион байгуулж байгаа Далян хотын тухайд энэ форумын ачаар далайн аж үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэл, дижитал эдийн засгийн салбараар Хятадын тэргүүлэх хотуудын нэг болсон гэдгийг харуулж байна. Зуны Давос Далян хотод 9 дахь удаага болж байгаа нь энэ. Зуны Давосын форум Далян хотын эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн гэдгийг мөн дурдхан зүйтэй. Тухайлбал 2015-аас 2024 оны хооронд тус хотод гадаадын хөрөнгө оруулалттай 50 төсөл, дотоодын хөрөнгө оруулалттай 48 томоохон төслүүд хэрэгжсэн юм байна. Түүнчлэн Далян хотын судалгаа хөгжүүлэлтийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 139%-аас 312% болж өссөн байна. Дижитал эдийн засгийн үндсэн салбаруудын үйлдвэрсэн нэмүүлэх нь 2025 онд 75 тэрбум юанд хүрсэн байгаа юм. Тиймээс үргэлжлүүлэн энэ жилийн чуулганы зохион байгуулалт өмнөх жилүүдээс ялгарах онцлог юу байсан бэ талаар Сэжидийн агентлагийн сэтгүүлч Ван Хонжэгийн илрүүлсэн мэдээллийг хүргье. Бид яг одоо Далян хотод ирээд байна. Шинэ манлайлагчдын жил тутмын уулзалт буюу зуны Давосын чуулган мэгмар гарагаас пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр байршлал нь хിവэрэ байгаач энэ жилийн чуулган олон шинэ өнгөдөрх шинэ санаачлагуудыг агуулж байна. Одоо арга хэмжээний төв хаалга руу явж чуулган хэрхэн ямар зохион байгуулалтаа эхэлж байгааг газар дээрээс нь үзүүлье. Инновацлог уур амьсгал чуулганы танхимд хүрэхээс өмнө ч мэдрэгдэнэ. Энэ жил оролцогчид Далян хотын гудамжинд аль хэдийн тогтмол ашиглагдаж эхэлсэн жолоочгүй робот автобусаар зорчих боломжтой болжээ. Энэ жилийн чуулганд оролцогчдод зориулсан онцгой тээврийн хэрэгслийн нэг төрөл бий. Энэ бүтээгдэхүүн Хятадд үйлдвэрлэгдсэн нь илт харагдаж байгаа. Мөн энэ нь инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх гэсэн чуулганы үндсэн сэдвтэй бүрэн нийцэж байгаа юм. Далян хот 2007 оны 9-р сард болсон анхны чуулганаас хойш зуны Давосыг нийт 9 удаа зохион байгуулжээ. Ли Хаймын энэ хугацаанд хот хэрхэн өөрчлөгдөн хөгжсөн болохыг өөрийн нүдээр харсан хүмүүсийн нэг юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Далян хот асар их өөрчлөгдөжээ. Зуны Давосын чуулган нь хотын эдийн засгийг илүү чанартай өсөлтөнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, дэлхийн томоохон компаниуд болон хөрөнгө оруулалтын төслүүдийг татахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 2025 онд Далян хотын эдийн засгийн хэмжээ 1,80 юаныг давсан бол тус хотын бонд дэлхийн 160 гаруй улс, бүс нутгийн 300 гаруй бондтой холбогдоод байна.
Ли Хэмингийн үзэж байгаагаар нээлттэй хөгжил нь Далиан хотыг дэлхийн эдийн засгийн форумын үзэл баримтлалтай нийцүүлдэг гол хүчин зүйл болж байна. Анхны зуны Давосын чуулгантай харьцуулахад таны бодлоор хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл ялгарх онцлог юу байна вэ? Хиймэл оюун ухаан. Энэ жилийн чуулганаас технологи ийм хэмжээний арга хэмжээг зохион байгуулах арга барилыг бүхэлд нь өөрчилсөн гэдгийг харж болно. Мөн хүмүүс хоорондоо холбогдох, харилцах үйл явцыг илүү хялбар болгосон гэж бодож байна. Далиан хот 2 жил тутам зохион байгуулагддаг энэхүү чуулганд зориулан олон улсын хурлын төвийг барьсан байна. Хисан хэлбэрийн өвөрмөц архитектуртай энэхүү барилга эрчим хүчнийг хэмнэлт хийх гормоор ажиллаж байна. Энэ барилга өөрөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, мөн гэрэлтүүлгийн хэрэглээг бууруулдаг ухаалаг системтэй. Ийм том байгууламжинд ихээхэн эрчим хүч шаардах нь мэдээж хэрэг. Тиймээс агаржуулалт хүргэлтээ системийг илүү үр ашигтай ажилуулахаар зохион байгуулсан байгаа. Чуулганы төв 100% ногоон эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд нүүрс төрөгчийн ялгарлыг ойролцоогоор 800 тонноор бууруулах тооцоо гарчээ. Мөн байгалийн гэрэлтүүлэг, далайн усаар хөргөх систем зэрэг байгалийн хүчин зүйлсийг ашигласнаар байгууламжийн нүүрс төрөгчийн улмөр буурч байгаа юм. Бидний ашиглаж байгаа бүх байгууламжийг дахин ашиглах боломжтой. Нийт материалын 70% дахин хэрэглээнд оруулна. Чуулган дууссаны дараа эдгээрийг буулгаж, хадгалцаад дараагийн арга хэмжээний үед дахин угсардаг. Хэрэв бага засвар шаардлагатай бол будгийг сэргээгээд шинэ мэд харагдуулчихна. Гэхдээ тэгэх бараг шаардлагагүй. Ашиглагдж байгаа эдгээр материалууд 5-аас дээш жилийн настай. Энэ жил мөн дэлхийн эдийн засгийн форум Хятад улстай хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Би жилдээ нэг удаа ирдэг. Ирэх бүрдээ шинэ зүйлс хардаг. Зөвхөн энэ хурлын төв биш. Эргэн тойрны бүх орчин байнга хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь илт байдаг. Тайз хэвээрээ үлдсэн ч чуулганы уур амьсгал, зохион байгуулалт, шинжилэл ахиц дэвшлэр дүүрэн байна. Эрч хүчтэй хөгжиж байгаа Далиан хот дэлхийн инновац бүтээгчдийг инхүү угтан авч байна. CGTN агентлагийн сэтгүүлч Ван Хунжа Яоны мужийн Далиан хотоос мэдээллээ. За Японы улсын визний хураамж сүүлийн бараг 50 жилийн хугацаанд байгаагүй их дүнгээр нэмэгдэж, тус улсад зорчих ихэнх улсын жуулчны визний үн 5 дахин өсөж байгаа юм байна. Энэ нөрөө 1978 оноос хойш Японы улсын визний хураамжинд хийгдэж байгаа анхны өөрчлөлт болж байна. Энэ хүү шийдвэр 2026 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр болсон гэдэг албаныхан хэллээ. Японы улсын гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги хэвлэлийн баг хурлын үеэр тайлбар өгсөн. За ингэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа визний хураамжийг 1978 онд тогтоож байсан. Харин одоо инфляц болон валютын ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэж шинжилгээр болсон гэж тайлбарсан байна. Энэхүү визний үнийн нэмэгдэл нь Японд виз аван зорчих шаардлагатай улс орны жуулчид болон бизнес ангиллын зочдод хамгийн ихээр нөлөөлөх төлөвтэй байгаа юм. Шинэ тарифын дагуу нэг удаагийн визний төлбөр 3,000 йенээс 15,000 йен хүртэл нэмэгдэхээр болсон байна. Тодорхой хугацаанд олон удаа зорчих боломж бүхий олон удаагийн визний төлбөр 6,000 йенээс 30,000 йен хүртэл өсөж байна. Визний хураамжийн нэмэгдэл нь цагаарчлалын өргөн үрээтэй шинжилгээний багцын зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг юм байна. Өнгөрсөн 5 дугаар сарын 29-нд Японы парламентын дээд танхим цагаарчлалын хяналт дөрвөстийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан байна. Энэхүү хууль нь жуулчны визээс бусад цагаарчлалын олон төрлийн хураамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх эрхийг засгийн газарт олгож байгаа юм байна. Хууль хэрэгжихээс өмнө оршин суух статусын өөрчлөлт, хугацаа сонголтын болон байнгын оршин суух хүсэлтийн дээд хураамж тус бүр 10,000 йенээс тэгвэл шинжилсэн зохицуултын хүрээнд эдгээрийн дээд хязгаарыг 100,000 йенээс 300,000 йен хүртэл өсгсөн байна. Бодит хураамжийн хэмжээг энэ дээд хязгаарын хүрээнд тогтоохоор болсон гэсэн. Засгийн газар урт хугацааны оршин суух эрхтэй холбоотой өөрчлөлт, сонголтын хураамжийг сонгуултын хугацаанаас хамааруулж 5,500-аас 6,000 йенээс 10,000-аас 70,000 йен болгож байнгын оршин суух хураамжийг 10,000-аас 200,000 йен хүртэл нэмэгдүүлэх санал гаргасан байна. Засгийн газар энэхүү өөрчлөлтийг дараагийн санхүүгийн жилийн төгсгөл буюу 2027 оны 3 дугаар сарын 31-ээс өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр нэмэгдлүүд нь засгийн газарт нэмэлт орлого бий болгож өсөн нэмэгдэж байгаа гадаадын иргэдтэй холбоотой асуудлуудыг зохицуулах зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана гэлээ. Лондонгийн уур амьсгалын 7 хоногийн үеэр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тусгай илтгэл тавьж дэлхийн нийт уур амьсгалын болон эрчим хүчний гэсэн хоорондоо салшгүй холбоотой хоёр том хямралтай нүүр тулж байна гэдгийг анхаарууллаа.
Мөн хэмэл оюун ухааны чиглэлээр ажилладаг бүх томоохон компаниудад хандан байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллөө олон нийтэд нээлттэй мэдээлэхийг уриалсан шин санаачлагыг дэвшүүлжээ. Хэмэл оюуны технологи урамсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүдийг хурцгах боломжтой. Өвчин эмнэлгийг эмчлэхэд тусалж боловсролын салбарыг өөрчилж, хүндрэлтэнд өмнө нь боломжгүй мэт санагдаж байсан сорилтуудыг даван туулах боломжийг нээж өгч байна. Бид энэхүү асар их боломжийг ашиглах ёстой. Гэвч хэмэл оюун нь газар нутаг, улс, эрчим хүч их хэмжээгээр шаарддаг. Хэмэл оюуны дата төвүүд өнөөдөр дэлхийн ихэнх улс орноос илүү их цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. 2030 он гэхэд эдгээр дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ дэлхийн 5 улсаас бусад бүх улсыг давж магадгүй. Мөн улсны хэрэглээ нь сахарын цөлийн өмнөд бүсийн 1.3 тэрбум хүний 1 жилийн суур хэрэгцээг хангах хэмжээтэй тэнцэх төлөвтэй байна. Тиймээс би өнөөдөр хэмэл оюуны байгаль орчны ил тод байдлын санаачилгааг дэвшүүлж байна. Би хэмэл оюуны чиглэлээр ажилладаг бүх томоохон компаниудад хандан өөрсдийн байгаль орчинд үзүүлж байгаа нийт нөлөөллийг, тухайлбал нүүрс төрөгчийн ялгарал, усны хэрэглээ, газар ашиглалтын уул мөрийг хэмжиж олон нийтэд нээлттэй мэдээллийг уриалж байна. Мөн 2030 он гэхэд бүх дата төвөө сэргээгдэх эрчим хүчээр ажилуулах үүрэг хүлээхийг хүсэж байна. Далд нуугдмал зардал гэж байх ёсгүй. Ачааллыг хамгийн эмзэг, хамгийн бага боломжтой хүмүүсийн нуруунд дээр өөрүүлэх ёсгүй. Ил тод байх цаг ирсэн. Хэрэв хэмэл оюун илүү сайн ирээдүг бүтээхэд туслахыг хүсэж байгаа бол яг одоо ямар өртөг шаардаж байгаагаа шударгаар харуулах ёстой. Натраар илтгэлийн туршид уур амьсгалын өөрчлөлт урьд өмнөх үеэдээс илүү хурдтай өрнөж байгааг дахин анхааруулж байлаа. Яалчгүй сүүлийн 11 жил дэлхийн түүхэнд хамгийн халуун жилүүд болж өнгөрсөн байна. Парисын хэлэлцээрээр тогтоосон 1.5 хэмээн босго ойрын жилүүдэд давах магадлалтай гэж эрдэмтэд хүртэл анхааруулж байгаа юм. Гутеррешийн илтгэлийн онцлог хэсэг яхаарахгүй сэргээгдэх эрчим хүч байсан. Тэр сэргээгдэх эрчим хүч өнөөдөр зөвхөн байгаль хамгаалах тухай асуудал биш, эрчим хүчний аюулгүй байдлын үндэс болж байгааг онцолсон байна. Энэ ч өөрөө түүний илтгэлтэй дурдсан тоо баримтуудаас тод харагдаж байгаа. Тухайлбал 2010 оноос хойш нарны эрчим хүчний өртөг 90% буурсан, салхины эрчим хүчний өртөг 70% буурсан. Эрчим хүч хадгалах батарейн үн 95% хямдарсан. 2025 онд дэлхийд даяар нэмэгдсэн шинэ сэргээгдэх эрчим хүчний 90% нь хамгийн хямд чулуужсан түлшнээс ч хямд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүч ашигласнаар зөвхөн 2025 онд дэлхийн эдийн засаг 480 тэрбум $, түлшний зардлыг хэмнэсэн байна. Өнгөрсөн жил нар болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл дэлхийн цахилгаан эрчим хүчний шинэ эргэлтийн өсөлтийг бүхэлд нь хангаж түүхэн дээд амжилт тогтоосон байгаа юм. Гэхдээ цааш Гутерреш хөгжиж байгаа орнууд сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд санхүүгийн тогтолцоо хамгийн том саад болж байгааг онцоллоо. Африк төв дэлхийн хамгийн сайн нарны нөөцийн 60%-ийг, стратегийн ашигт балтамлын 30%-ийг эзэмшдэг Атла дэлхийн цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын ердөө 2%-ийг авч байгаа юм байна. Тиймээс хөгжиж байгаа орнуудад амласан жил бүрийн $300 тэрбум санхүүжилтийг боддоор хэрэгжүүлж 2035 он гэхэд энэ хэмжээг $1.3 их найд $, шаардлагатай байгаа талаар Антонио Гутерреш уриаллаа. Сэргээгдэх эрчим хүчнээс гадна мэдээний ихэнд дурдсанчлан хэмэл оюуны эрчим хүчний хэрэглээ мөн шин сорилт болж байгааг илтгэлдээ цааш онцлон ярьсан байна. Илтгэлийн хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг нь энэхүү хэмэл оюуны эрчим хүчний хэрэглээ, үүнтэй холбоотой санаачлаг гарсан явдлаа. Хэмэл оюуны дата төвүүд олон улсын дундаж хэмжээний улсуудынхаас их цахилгаан хэрэглэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэрээр томоохон хэмэл оюуны компаниуд нүүрс төрөгч, ус, газрын хэрэглээг ил тод тайлганадаг болох хэмэл оюуны байгаль орчны ил тод байдлын санаачлагыг ийхүү танилцуулсан байна. Хэмэл оюунаас гадна метанхийн ялгарлыг бууруулах дэлхийн хэмжээний шинэ санаачлага мөн эхлүүлж байгаа гэдгийг Гутерреш зарласан байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг хурцгаж байгаа олон хүчин зүйл байгаа дотор метанхийн өнөөгийн дэлхийн дулааллын ойролцоогоор 3/1-ийг үүсгэж байгаа гэдгийг хэлсэн байна. Гэхдээ метан нь нүүрс хүчлийн хийгээс 80 дахин хүчтэй хүлэмжийн хий боловч агаар мандалд 10-аас 20 жилийн дотор задардаг учраас хурдан бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл шинэ санаачлага 3 салбарыг ерөнхийдөө онцолж байна. Нэгдүгээр хог хаягдлын салбар буюу хүнсний хог хаягдлыг бууруулах, ил задаа хог хаяхыг зогсоох, хогийн цэг болон бохир уснаас ялгарах, ялгарлыг арилгах, шийдвэртэй дөрвтэй алхмуудыг багтаасан гэж. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдлыг хангах, тариачдын амжиргааг хамгаалах шийдлүүдийн тусламжтайгаар утааг бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Удаах нь яг одоо дэлхийд нүүрлээд байгаа эрчим хүчний хямралын үндэс болсон салбар болох нүүрс газрын тос байгалийн салбар юм байна. Нэгдсэн улсны байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар одоо ашиглагдаж байгаа технологиор газрын тос байгалийн салбарын метан ялгарлын 70%-ийг бараг ямар ч дэмэлт зардалгүйгээр бууруулах боломжтой юм. Эцэст нь Антонио Гутерреш илтгэлээ Чарльз Диккенсийн алдарт хоёр хотын тухай тууж романы санааг иш татан өндөрлүүллээ. Түүний хэлснээр дэлхий өнөөдөр нэгэн зэрэг хамгийн аюултай бөгөөд хамгийн боломж ихтэй үед байна гэлээ. Өөрөөр хэлбэл нэг талаас уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаа ч гэлээ нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчний хувьсгал аль хэдийн ихэлсэн гэсэн. Тиймээс дэлхийн улс орнуудын сонголтоос шалтгаалж чулуутсан түвшинд суурилсан хуучин тогтолцоогоо үргэлжлүүлэх эсвэл сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан шинэ ирээдүрөө шилжих хэсэг шийдэгдэнэ гэдгийг Антонио Гутерреш онцлууллаа. Хөтөлбөр үйлчилж байгаа хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг давчаар өргөе. Франц улсын баруун өмнөд хэсгийн Лиез-Эрбе хотод агаарын температур 43 хэм хүрч улсын түүхэн дэх хамгийн халуун өдрүүдийн нэг болсон байна. Францад халуунаас төлж сэрүүцгээр хяналтгүй бүсэд усанд орсон хүмүүсийн дунд хүний амь эрсэлсэн тохиолдол нэмэгдэж өнгөрсөн пүрэв гарагаас хойш доор хаяж 40 хүн живж амгалдлаа. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан байна. Мөн Францын зүүн өмнөд хэсэгт 2 болон 4 настай 2 хүүхэд халуунд машин дотор ухаангүй байдалтай олдож нас барсан нь халууны нөлөөтэй холбоотой гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Талибаны төлөөлөгчид Европын холбооны албаныхантай Брюссель хотноо анх удаа уулзалт хийсэн нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлийг дагуулж байна. Уулзалтаар консулын үйлчилгээ болон Европ дахь Афган иргэдийг буцаан шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Европын холбоо 2021 онд Талибан засгийн эрхэнд иргэн гарснаас хойш тус засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч зарим гэмт хэрэг үйлдсэн эсвэл аюултайд тооцогдсон орнол хүсэгчдийг буцаахын тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатай болсон гэж үзжээ. Колумбусын ерөнхийлөгч Густаво Петро ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж сонгуулийн лөвөр болсон гэж үзэж байна. Түүний тэмцсэн нэр дэвшигч том баг зөрүүтэйгээр ялагдсан бөгөөд Петро олон нийтийн сүлжээгээр дамжуулан сөрөг хүчнийхнийг санал худалдаж авсан гэж буруутгалаа. Мөн Израиль болон Америк нэгдсэн улс сонгуульд хөндлөнгөөс оролцож барууны үзэлтэй нэр дэвшигчийг зориудаар тэмцэн гэж буруутгаж байна. Ийхүү сонгуулийн үр дүнг Густаво Петро хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь улс төрийн хурцдмал байдал хүчирхийллийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна. Нэгдсэн улсны байгууллагын хараат бус мөрдөн шалгах комиссоос Израилийн эрх баригчид болон аюулгүй байдлын хүчнийг Палестины хүүхдүүдийг санаатаагаар онилсон гэж дүгнэн Газад геноцид, хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Тайланд 2023 оны 10 дугаар сарын 7-оос хойших Израиль Хамасын дайны үеийн хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн зөрчлүүдийг судалсан байна. Судалгаагаар Газын дайнд амьд үдгсдийн 30 орчим хувь нь хүүхдүүд байсан гэж тогтоожээ. Харин Израилийн зүгээс энэхүү тайланг үндэслэлгүй гүтгэлийн шинжтэй гэж шүүмжилж байна. Тэнгэрлэгсийн оройн гадаад мэдээ хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.